Орой мэнд хүрэг үзэгчтэй. Сэтгүүлчийн цаг шоуд нэвтрүүлэг үзэгч та бүхэндээ хүрэхэд бэлэн болсон байна. Өнөөдрийн нэвтрүүлгээр Монгол улсын үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах уу, эсвэл оруулах уу гэдэг талаар философч Төмөр Баатартай хамт ярилцлага хийхээр бэлэн болсон байна. За тэгэхээр манай нэвтрүүлгийн зочин намайг хүргэсэн танд энэ орой мэнд хүргэе. За баярлалаа үзэгч гэсэн энэ орой мэнд хүргэе. За тэгэхээр Монгол улсын үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал бол 2016 оноос хойш бол нэлээдгүй хүчтэй яваад өнөөгийн засгийн газрын үед бол өөрчлөлт оруулах нь зөв үү гэдэгт бас ард иргэдийн байр суурийг авах төвшөнд бол хүрсэн байна. Тэгэхээр за хоёулаа нэвтрүүлгийнхээ эхэнд бол энэ үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь зөв үү, аль эсвэл буруу юу гэдгээр асуулт тавих үү. Тэгэхээр энэ өнгөрсөн 25 жил болсон те парламентууд 2000 оноос хойш ер нь өөрсдийнхээ алдааг хайхаасаа илүү алдаа нь үндсэн хуулинд байгаа мэтэр харсан. Эд дандаа өөрчлөлтөг, өөрчлөлтийг санаархдаг. Гэхдээ дандаа маш том алдаанууд гаргадаг. Жишээлбэл 2000-аас 2004 оны улсын хурал дээр дордохын 7 гэж одоо ард түмэд цоллогдоод байгаа энэ өөрчлөлт хийсэн. Тэр нь одоо хамгийн аимшигтай өөрчлөлт нь юу байсан бэ гэхээр их хурлын гишүүн, засгийн газрын гишүүн байж болно гэсэн. Ингэснээр нэг засаглалын хямрал эхэлсэн байхгүй юу? Энийг үндсэн хуулийн зэц хууль зөрчсөн байна гэдэг шийдвэр гаргасан. Харамсалтай нь төрийн албандаар гарч ийн бас албажаагүй байдгийг. Тэгсэн мөртлөө эдгээр хэрэглээ яваад байгаа байхгүй. За тэгээд дараагийн парламент Сүхбаатартай тэргүүтэй нөхдүүд, за 12-оос 16 оны одоо Портуно тэргүүтэй нөхдүүд одоо лүмдэж ансан ахлаа явж байна л да. Эдгээр үндсэн хуулиа судалж, үндсэн хуулиа мөрдөхөөсөө илүү энд алдаа байгаа гэж ард түмэнд ойлгуулдаг нь хамгийн том алдаа байгаа байхгүй. Тэгэхээр миний хувьд юу гэж үзэж байгаа нөхөр энэ үндсэн хуулийг Монголын ард түмэнд нэг өдөр батлаагүй юм шүү дээ. 1990 онд арчил ялсан тийм ээ. 90-с 92 онд улсын баг хурал байгуулагдаж 2 жил энэ үндсэн хуулийг боловсруулсан байхгүй. 2 жил бодоод үзээрэй. 2 жилийн хугацаа гэж. Тэгээ ардын хурлын 400 орон депутатууд яасан. Тэдэнд одоо ямар нэгэн амбиц ашиг сонирхлын зөрчил байгаагүй тэдэнд. Тухайн үеийн нийгэм цагууч. Яг үнэ. Тэдэнд ганцхан яасан эх орон ард түмний төлөө тий нийгмийн шилжилтийг зөв хийчихэл гэсэн итгэл үнэмшил байсан. Энийг хийж чадсан. Энийг сүүлийн парламентууд улс эх орныхаа ашигын төлөө гэхээсээ илүү хэсэг бүлэглэлийн төлөө өөрчлөх ийм процессыг удаа дараалан батлагдаад байгаа учраас өнөөгийн 25 жилд улс төрд явсан хүмүүс энэ үндсэн хуулинд хүрэх ёс зүйгүй гэж миний хувьд үзээд байгаа байхгүй. Ямар нэгэн байдлаар бүлэглэл тийм ээ барьцаалагдсан, тэдний хараанд орсон ийм хүмүүс энэ үндсэн хуулийг өөрчилж чадахгүй. Чадахгүй гэдэг нь өнгөрсөн удааны олон санаархлаар батлагдаад байгаа юм зүйл шүү дээ. Тэгэхээр миний хувьд одоо шуудхан байр суурь хэлэхэд ийм доороо сэтгэхгүйгээр энэ үндсэн хуулинд халдаж болохгүй. Энэ үндсэн хууль чинь 76 гишүүн эрх мэдээс гарсан зүйл шүү дээ. Монголын ард түмэн бид гэж энэ үндсэн хууль эхэлдэг. Нэгсэн доо 3 сая иргэний өмч. Тийм учраас ард нийтийн санал асуулга явуулъя гэж яриад байгаа чинь юм учиртай байхгүй. За тэгэхээр үндсэн хуулинд маань бас тодорхой хэмжээний 28 зүйл залт бол байдаг. За хэрэг яг бүр муугар бодлоо гэж өөрчлөлт орлоо гэж бодъё тийм ээ. За иргэд олон нийт маань бас за энэ үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь зүйтэй нийгэм эдийн засаг улс төрийн нөхцөл байдал 25 жилээс хойш үйл явцын хугацаанд бас өөрчлөгдсөн. Энэ үндсэн хуулийг нөхөж эргэж харах бас ёстой мэ гэдэг хэрэв байр суурин дээр хүрэх юм бол энэ үндсэн хууль дотор байгаа заалтууданд гар хүрж болохгүй бас заалт байгаа юм. За эдгээр нэг үндсэн хуулийг өөрчилж болохгүй гэсэн хууль гаргасан юм байна лээ. За тэр хууль гэхээсээ илүү хуулийг дагж хууль гарна гэж бас юу ах вэ тийм ээ. Одоо өөрчилж болох гонцгой залтууд бол байна. Одоо жишээлбэл үндсэн хуулийн 1:1 энэ бол Монгол улсын мөрөх тусаар тохиомлыг одоо тунхагласан залт. 3:1 Монгол улсад засгийн бүх хэрэг ард түмний мэдэлд. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцсон. Яаж оролцох төлөөлөгчдийн байгууллагаар уламжлуулан энэхүү эрхээ эдлэнэ. За 6:1 Монгол улсад газар, ой ус, ургамал амтан байгалийн босод баялаг гагцгүй ард түмний мэдэлд. Нэгсэндээ оюу толгой 5 толгой энэ газрын дор байгаа бүх баялаг ард түмний мэддүй бидний өмч. Тэр 3 сая 200 мянган монголчуудын өмч юм гэдэг байхгүй юу? Тэгээд таслал миний өмчийг дээрэмдээ дэвэл төр ирж хамгаална. Энэ заалтуудад хөрж болохгүй. Тэгээ эдгээр юу өөрчлөх юм одоо юуг нь өөрчлөхөд дайраад идэг юм болоо гэгээд анзаарч харахад дандаа эрх мэдлийн төлөө явсан асуудал байдаг.
Өөрсдийнхээ эрх мэдлийг өргөтгсөн. Иргэдийн эрх мэдлийг багасгасан ийм залтууд яваад байдаг. Тэгээ маш олон хүн 25 жил боллоо, нийгэм өөрчлөгдлөө гэж байна. Нийгэм өөрчлөгдсөн. Харин 25 жил ус төрж авсан хүмүүсийн сэтгэл өөрчлөгдөв байхгүй. Тэд өнөөдөр хүртэл коммунист, тэр улаан коммунист гэж ярьдаг да. Тийм сэтгүүгээрээ нийгэмд болон хуульд хандж байна. Харин энэ 76 гишүүн улсын хөгжлийг боомлж байна. Улсын хөгжлийг явуулахгүй чөдөрлж байна. Нөгөө нэг хийх юм олж чадсан хөөхөд аавын толгоогоор орлоно гэдэг лөө. Наан чи эдийн засаг хямраад өдрөөс өдөрт ард түмний амьдрал дороодж яхад юун үндсэн хуулиар орчлох вэ? Байгаль хуулиа мөрдөд яавал үндсэн хуулийн дагуу хуулиудаа өшөө төгөлдржүүлж маш урдан шийдэж ажлуудаа явуулах уу гэдэг тухайд ярих хэрэгтэй байхгүй. Цаагуурсан ган гачиг гэж асар их байна тийм ээ. Сүү сайл алга, ард түмэнд орлого алга. Гэтэл үндсэн хууль ярьж авах ямар завтай тийм ээ. Өөр хийх юм байхгүй байгаа юм үйдэнд. Гэтэл хийх асар их ажил наач нь байгаад байна шүү дээ. Тэгээ яга энийг олж харахгүй нэг ажил хийж байгаа юм шиг, нэг ухаантай юм дүр үсгээд байгаа юм шиг тийм. Энэ үлгэрээ үзүүлэхөө болил тоо. Ард түмэн энд хуурдахаа болсон шүү дээ. Тийм. Ард түмний хувьд бол засгийн газрын зүгээс бол үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг ард түмнээс бас тодорхой хэмжээгээр санал хураалт маягаар бас авч тийм ээ хилцүүлэг маяг өрнүүлж бас шийднэ гэсэн байгаа. Гэхдээ ард иргэдийн маань хувьд үндсэн хууль гэдэг зүйлийг яг үнэн чанартай бол үндсэн хууль гэдэг зүйлийг сонссноос л биш яг энэ номыг нь бариад уншиж танилцаа тийм ээ судлаад энэ дээр ийм өөрчлөлт хийчих юм байна да гэсэн яг тийм тодорхой мэдээллийг бол одоо оюун ухаанд бол баттай авч чадсан болов байхгүй шүү дээ. Одоо Монголын ард түмэн ямар нэгэн мэдээлэл авах зав зай алга байна л да. Өглөө нарнаар оройн нарнаар ирж байна. Тэд хоногийнхоо хоолой амжуулахын тулд ямар ч завгүй хөлмөрлж байна шүү дээ. Тэд хэдий заванд энэ үндсөөл олж сонсох юм бэ. Тэгэхээр миний нэг санаа зовж байгаа зүйл гэхээр ямар ч мэдээлэлгүй ард түмэнд тулгалт хийх гэж байна л да. Одоо жишээл 1945 онд ард нийтийн санал асуулах явсан. Тэр тодорхой байсан баг. Монгол орн тусгаар тогтнох уу үгүй юу? Яагаад ард нийтийн санал асуудад болгоомжтой хандах ёстой юм бэ гэхээр энэ сүүлийн одоо эцсийн хариу байдаг байхгүй. Нэгэн тим гэж шийдсэн бол их хурлж өөрчлөх эрх байхгүй. Тийм учраас яаран ард нийтийн санал асуулга гэхээсээ илүү үндсэн хуулийг өөрчлөх юм бол яг юуг нь өөрчлөх гээд байгаа юм бэ гэдгээ илэн далангуу ил тод өргөн хэлэлцүүлэг. Өргөн хэлэлцүүл гэдгийг би юу гэж хэлэх гэж байна вэ гэхээр ажлын хэсэг нэртэй ямар одоо шугамар яаж томилогдсон бүү мэд хэдэн нөхдөд сургалт гэнэ сурчлагаа гэнэ энийг одоо 25 жилийн турш шийдэж авахгүй юугаа хийсэн. Гинт нэг өдөр одоо ойл санамжийн сэргэдэг одоо солонгосын кино шиг байхаа болмоор байна шүү дээ. Энэ 76 гишүүн чи ёс орны эрх ашигын хам төлөө ажилдаг өдөр шөнөгүй те. Тэг чөмгөө дундарлаг гэж нэг сахалтай хүний ярьсан яриа байгаа шүү дээ те. Тэгж ажиллах цаг заваа те. Эндээ зориулахгүй өөр юм зориулж яваад байна. Тэгэхээр энэ үндсэн хууль яагаад дагаж мөрдөгдөхгүй олон удаа ингээд өөрчлөхөөр ингээд асуудал үүсээд идэг юм бэ гэхээр хэд хэдэн зүйл дээр би тогтож хэлье гэж бодож байна л да. Жишээл 90-92 онд бүгд найрамд Монгол Ард улсын үндсэн хууль байсан тийм ээ. За 92 оноос Монгол улсын үндсэн хууль болж өөрчлөгдсөн. Тэгвэл үндсэн хуулийн дээр байгаа энэ үндсэн хууль гэж би 92 оны цэнхэр үндсэн хуулийг яриад байгаа ш. Өөр үндсэн хуулийг хэлэхгүй. Энэ дээр бүгд найрамд Монгол Ард улсын үед хэрэглэж ирсэн хуулийг Монгол улсын үндсэн хуулинд нийцүүлж өөрчлөх ёстой байсан байдаг. Тэр нь 300-аад хууль байна уу да. Энэ өөрчлөлтийг огт хийгээгүй. Тэгээ утганд гар хөрөг. Дээр нь одоо Монгол улсын 92 оны үндсэн хуулийн суур зарчмууд байна. Одоо үнэт зүйлийг хэлэндэ. Жишээлбэл 92 оны амин сүнс нь юу гэхээр бид нам төвтэй төрөөсө татгалцсан байхгүй. Тэгээ ямар төрлөөр шилжсэн юм бэ гэхээр иргэн төвтэй. Тодруулж ярих юм бол 3 сая 200 мянган иргэний амьдрал шийддэг тийм төрлөөр шилжсэн юм аа. Энэ үнд зүйлээ яаж вэ? Одоогийн нөхдүүд ойлгохгүй байгаа байхгүй. Энэ үндсэн хуулийн дээр нам төр өрнө гэсэн нэг ч үг байдгүй шүү. Гэтэл 25 жил 2 нам ээлжлэл төр өрлөө шүү. Бариад буруу яасан замруулсан те ийм л зүйл боллоо л доо. Тэгэхээр одоо Америк нэгдсэн улс гэдэг их ярих дуртай. Америк нэгдсэн улс тэгдэг. Бид нар 300 гаруй жилийн түүхт одоо үндсэн хууль батлан түүхийг хэлж шүү. Энэ хугацаанд нэг 27 өөрчлөлт хийсэн байдаг. 300 жилд 27 өөрчлөлт гэж бодоорой. Гэтэл Дүндээ жанц өнөөдөр нэг далаалтаар 28 өөрчлөлт хийх гэж сууж шнаа чам. Энэ бол байж болохгүй зүйл байхгүй. Тэр нь ямар өөрчлөлтүүд гэхээр 1900 одоо 1860 он шиг би санаж байна. Боолчлыг халъя. Энэ бол гацаах үнсөөлөнд орох зүйл мөн одоо ганцхан заалт оруулж шээ. За 1900 оны ихээр яасан. Эмэгтэйчүүдийн сонгох эрхийг баталгаажуулъя. Уг нь өөрчлөлт ингэж өөрчлөх хэрэгтэй байхгүй. Тэрнээс иш одоо ялангуяа үндсэн хуулийг бид нар энд ягаад ач холбогд өгöd байгаа юм бэ гэхээр
Энэ үндсэн хууль батлагдсанаас хойш бүх хуулиуд энэ хуулиар зөрчиж гарсан байхгүй. Яагаад үндсэн юм гэхээр энэ бүх хуулийн чинь үндэс энэ юм шүү дээ. Миний түрүүний хэлдэг үндсэн хуулиндаа нийцүүлж эрүүгийн хууль, иргэний хууль тийм ээ. Бүх хуулиуд гарах ёстой. Харамсалтай гарснаас зөрчиж гарсан маш их байгаа учраас өнөөдрийн Монголын ард түмний амьдрал босохгүй. Уяа толгойн баялаг одоо хэдэн зуун вагоноор ачигдж байгаа мөртлөө нэг ч цент нь Монголын банкаар дамжихгүй гэдэг нь одоо энийг одоо эрүүл ухаанаар ботход энэ зөв зүйл мөн үү? Яавч зөв зүйл биш байхгүй. Энэ бүгд юу гэхээр энэ үндсэн хуулиар зөрчиж гарсан хуулиудыг л хин нэгэн бүлэглэлийн даалгавраар хийсний горыг л бид өнөөдөр хараа сууж байгаа ийм зүйл л дээ. Тэгэхээр 92 онд батлагдсан үндсэн хуульд бол гар хүрэхгүй. Харин тодорхой хэмжээнд нэмэлт ганц нэг зүйл залтыг оруулж өгвөл болно гэж бодож байна. Энэ одоо 92 оны залтуулыг байдгаараа байж байгаа тийм ээ. Тэ яагаад вэ гэхээр эд 92 оны үндсэн хуулийг илүү сэтгэхгүй харагдахгүй. Илүү тийм ээ. Илүү гэдэг нь би юу ч хэлэхэд байна гэхээр тэ. Одоо жишээлбэл би энд нэг үндсэн хууль боловсруулсан юм л да. Эд нэг юм боловсруулаад тахт нь яагаад бас тэ. Одоо жишээлбэл энэ 92 оны үндсэн хууль Монголын ард түмэн бид гэж хэлдэг тийм ээ. Тэгээ энэ дэр би ганцхан заалтыг л тодруулаад хэлчихээ л дөө. Одоо жишээлбэл үндсэн хуулийн одоо 92 оны үндсэн хуулийг би ярьж штэ. Нэгдүгээр хуулийн хоёрт арчилсан ёс шударгаас эрхчлөө тэгшвэл үндэсний нэгдлийг хангах хууль дэдлэг нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим гэж байна да. За тэгвэл тэрийг яаж оруулж ирэх ёстой юм бэ гэхлээр маш энгийн зүйл байдаг штэ. За уламжлалт арчилсан. Одоо ер нь сонгодог арчил, төлөвлөлийн арчил одоо бүх арчлууд дампуурчлаа штэ. Тийм ээ. Дэлхийн нийт үндсэндээ шинэ ID хайж явж байна. Тэд олохгүй юм байна. Тэгвэл уламжлалт арчлыг өнөөдөр хүн төрөлхтөн Чингис хаанаар харж байна л да. Тэгэхээр өөрчлөгч байгаа бол ядаж ийм өөрчлөлт хиймээр байгаа байхгүй. Уламжлалт арчилсан ёс шударга ёс эрх чөлөө тэгш байдал үндэсний эвнэгдлийг хангах Чингис хааны төр барих 62 зарчмыг сахин хэрэгжүүлэх хуулийн дээдлэн иргэндээ үйлчлэх ёстой байгаа шүү дээ. Хамгаалах одоо иргэн чинь одоо төр чинь бидэнд үйлчлэх ёстой биз дээ. Тэгээ бидний хамгаалах ёстой доо. Хамгаалах нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн. Гэвч бид төрлөө яасан. Энэ төр бидний хамгаалах юм байна. Бидэнд үйлчлэх ёстой юм байна. Гэтэл энэ төр чинь яагаад байгаа вэ? Бидний татвараар цалинжиж те амьдрдаг мөртлөө иргэдэгэ барьж авч шоронд хийгээд байгаа. Тэгэхээр энэ төр бидний хамгаалж байна. Бидэнд үйлчилж байна. Үгүй байгаа үстэй. Тэгэхээр одоогийн 25 жилд их хурлд улс төрд байсан хүмүүсийг ардын их хурлын гишүүдээс сэтгхүүн хувь би дор гэж үзээд байгаа. Тийм учраас одоо Чимдгой хэлсэн байт юм да. Энэ 92 оны үндсэн хууль байсан хангалттай нөөц боломж байгаа. Тэрийг бүрэн дүүрэн ашиглах тухай асуудал ярьж байгаа байхгүй. Бүрэн дүүрэн ашиглах. Эд дандаа хагас дутуу хэн нэгэнд өөртөө ашигтайгаар яваад байгаад хамгийн том алдаа байгаад байгаа юм. Тэгэхээр үндсэн хуульд бол гар хүрэх асуудал бол за шууд бол одоо 2-3 сарын дотор шийдэгдэх асуудал биш юм аа. Энэ зүйлийг эргүүлж байж, тойруулж байж бас тийм ээ. Тодорхой хэмжээнд хуцтай. Одоо тухайн депутатууд чиг одоо 400-500 ардын хурлын депутатууд нийлж байгаа дахиад үндсэн хуулийг эргэж харна гэдэг бол одоо байхгүй асуудал шүү дээ. Тэгэхээр одоогийн энэ их хурал маань л зөвхөн үндсэн хуулийг бол бүрэн ирэхээрээ тийм ээ. Бүрэн засгийнхаа хүрээний дор одоо сумж өөрчлөлтийг хий гэвэл хийж болно, болохгүй гэвэл болохгүй. Ийм л байна. Гэтэ ард иргэдийн оролцоод байгаа. Ард түмэнд одоо бидэнд үлдсэн ганцхан хууль маань үндсэн хууль юм байна. Яагаад гэвэл бусад хуулиудад бидэнд үйлчлэх хуулиуд байна. Бусдыг хамгаалдаг. Жирийн иргэн ямар нэгэн асуудал гарахад шууд шоронд орж идэг. Төрийг 60 тэрбумаар зарцсан нөхдүүд албан тушаал авч идэг. Тэгэхээр хууль хэний төлөө үйлчлээд хэн зориулагдаад байна гэдэг нь энэ баримтаар тод харагдаж байгаа асуудал шүү дээ. Тэгэхээр энэ Лүндэ Жансангийн хийх гээд байгаа одоо ингээд нэр хаягтай болдго юм л да. Сүхбаатарын, Фортуна Батбаяр одоо энэ удаагийн Лүндэ Жансан гэдэг өвгтэй болж шээ. Тэгэхээр ард түмний хүсэл зорилго биш байгаа үз. Энэ дээр улсын хурлын даргын эрхэн дор хян шалах хороо, төр хороо байгуулах эрх өгсөн байна. Үндсэн хуулинд. Гэхдээ төр хороо юм бол ягаад үндсэн хуулинд хийх гээд байгаа юм тэгээд. Төр зур байгуулах гэж байгаа юм бол. Гэхдээ логикоор үргэлж ботоод үзэлтэй. Тэр төр зургийн хороо юм бол ягаад үндсэн хууль заавал оруулах гээд байгаа. Тэгэхээр энийг бид юу гэж харж байгаа юм гэхээр авилгатай тэмцэх газар шиг бас нэг айдаг, айлгадаг, ичээдэг, эмээлэгдэг тийм байгууллагатай болохыг их хурл хүсэж байгаа юм. Гэтэл их хурл энэ 92 оныхоо үндсэн хуулиар яаж байна? Байнгын хороо байгуулах эрх нь байж байгаа.
Ёс зүйн байнгын хороо тий. Тэр битэл өнгөрсөн хугацаанд одоо 5 толгой дээр ажлын хэсэг байгуулаад Эрдэнэтийн хувьчил дээр ажлын хэсэг байгуулаад дүгнэлтүүдээ гаргаад ажиллаад явж л байсан шүү дээ. Болж л байсан шүү дээ. Яагаад заавал хянан шалгах төр хороо гэж нэрлэх гээд байгаа юм. Энэ би гайхаад нэг дараагийн зүйл нь одоо айхын буюу ардын их хурлын тэр 400 гаруй хүн маш ухаантай байсан юм гэж өнөөдөр би дүгнэж байна л. Жишээл их хурлын сонгуул урчилж явдаг. Гэтэл 65 гэдэг бол үнэмлэхүй олон. Одоо хяналтгүй төр ямар одоо засаг замбраагүй шийдвэр гаргадаг өнөөдөр гаргасан хуулиа маргааш өөрчилж байдаг. Их хурлын гишүүн хүүхэн хүчинтжил байдаг. Тэрнтэй хинч хариуцлага тооцдоггүй тийм ээ. Энэ дархлагдсан 76-ад хүрдэг амтан байхгүй боллоо шүү дээ. Хууль хяналтч тэднэр лөө явж чадхаа боллоо шүү дээ. Бид нэр одоо коммунизм л энэс хүн дарлалд байгаагүй шүү харин. Коммунизм хэдийн амир байсан ч ёс зүйтэй байсан юм шүү. Айж эмээдэг байсан юм шүү харин. Тийм ээ. Гэтэл энэ үнэмлэхүү олонхийг хянахын тулд яасан ерөнхийлөгчд эрх мэдэл өгсөн байгаа байхгүй. Ерөнхийлөгч ямар эрх мэдэл өгсөн юм бэ гэхээр ерөнхий шүүгчийг томилох. Хууль санаачлах, хуулинд хориг тавих, засгийн газарт чиглэлийн дагуу зарлих гаргах ийм эрхүүдийг ерөнхийлөгчд өгсөн байна. Тэгэхээр өнөөдрийн ороо босгоо үе гэж би хэлэх гээд байна л. Ийм үед энэ 92 оны үндсүүл маш зөгцөж байна. Одоо өнөөдөр ерөнхийлөгчийн энэ хэд хяналтгүй парламентыг яаж байна? Хяналттай болгох цорын ганц субъект бол ерөнхийлөгч бол өнөөдөр харагдаж байгаа байхгүй. Харагдах гэж энэ 92 оны үндсүүлээр батлагдаж байна л да. Гэтэл ерөнхийлөгчийг яасан? Хууль санаачлах эрх, сүүгчийн томилох эрх, засгийн газар чиглүүлэх, зарлиг гаргах эрх. Энэ бүгдийг хасаа хийсэн. Үндсүүлийн зүйл тал. Одоо энэ Лүндэ Жансангийн өөрчлөлтийг би яриад байна шүү дээ. Одоо ерөнхий шүүгчийг томилох ус батламжлал гэдэг чинь хүчнүүлж байгаа тийм ээ. Одоо гар усыг дурж байгаа л ийм л зүйл шүү дээ. Зарлиг гарах эрхийг хасна гэдэг чинь одоо юу гэсэн үг юм бэ? Гэт ерөнхийлөгч яг сонгодгоороо яаж байна? Бэлэг тэмдэг нэг суудаг хүн болж тарах гэдэг юм л. Гэтэл ерөнхийлөгч маань 92 оны үндсэн хуулиар яаж байна? Бүх ард түмний санд авч сонгогддог. Тийм ээ? Сая бол Монголын ард түмэн ялангуяа Улаанбаатар хотын иргэд бол маш гайхамшигтай шийдвэр гаргаж чадлаа шүү. Үнэхээр яаж байна? Үнэн байдгийн байна. Монголын ард түмэн байгаа шүү гэдэг зүйлийг л бодтойгоор үзүүллээ тийм бодтойгоор. Ийм юм хийх гээд байгаа бол би энд хоёр зүйлийг санал болгох гэдэг юм. Нэгдүгээр асуудал яг хөө гэхээр 92 оныхоо үндсэн хуулийг бүгд ойлгоох гэж хэлээд. Гэхдээ хүн ойлгохгүй бол ойлгодог хүмүүстэйгээ уулзаад хачаадаг бол. Бид хангалттай зөвлөгөө оюухан бидэнд байна. Дараагийн асуу үнэхээр одоо хүнтэй харилцах тооцоод байгаа бол их хурлын гишүүнийг эргүүлэн татах хуулийг одоо нэмэлт нэг өгүүлбэр оруулахад боломжтой. Эргүүлэн татах тийм одоо хууль эрх зүйн орчин яаралтай бий болох. Дараагийн асуудал юу? Орон нутагт намууд орон нутгийн сонгуул гэдээ болдог шүү дээ тийм ээ. Энд намуудыг оролцуулж хэрэггүй байхгүй. Угаасаа би өөрөд чинь хэлж байсан энэ 92 оны үндсүүл нам төр өрнө гэсэн үг байхгүй гэж тийм. Тэрний дагуу орон нутагт бол намын талцал гаарч шүү дээ. Одоо жишээлбэл энэ ардын намын дэлгүүр байхад арчлан намын хүн орж юм авдаг гинэ. Гэхдээ энэ одоо юу вэ тийм. Адилхан уг нь Монгол хүмүүс яваад байдаг. Ийм намчрахал хүмүүс ээж дотроо талцсан. Тийм, ийм намчрахал, ийм талцал Монголыг хөгжүүлэхгүй юм л. Тэгэхээр ядарч энэ зүйлийг орон нутагт аваа хийж байгаа. Тэгэх юм бол хөгжил гэдэг зүйлийн тухай бас нэг ярьж болмоор ийм зүйл харагдаад байна л. Лүндэ Жансангийн энэ олон өөрчлөлтийг заавал үндсэн хуулинд хүрэлгүйгээр тийм ээ. Заавал үндсэн хуулинд хүрэлгүйгээр улсын хурлын тухай хууль, улсын хурлын дэгийн тухай хууль, засаг зарах нутаг дэвсгэр түүний удирдлагын тухай хууль, засгийн газрын тухай хууль тийм энэ хуулиудаар бүрэн дүүрэн өөрчлөх боломж байна. Одоо жишээлбэл үндсэн хуулийн дээр яамдуудын нэр оруулъя гэж байна. За яг би оруулж болох юм гэд харсан чинь ерөнхий сайдд яасан. Өөрөө дураараа гэдэг нь одоо ерөнхий сайдын мэдл өгч байна л да. 7-оос 8 яамыг нэмж байгуулж болно гэж байгаа юм. Тэгээд 7-оос 7 хүртэлх яамыг нэмж байгуулж болно гэж байгаа. Одоогийн яамдууд дээр. Одоо нэг 4 яам 5 яам зогсон байна л да. Хойцоо дотоод хэрэг яам, сангийн яам, гадаад хэрэг яам, батлан амгалан байгаль орчны яам гэдэг. Энийн дээр нийгмийн эдийн засгийн дэд бүтцийн чиглэлийн 7 яам хүртэл байгуулж болно гэж. Тэгвэл ялхаагүй юм биш үү? Тэгвэл энийг засгийн газрын тухай хуулинд яагаад хийчих болтгүй? Тэгэхээр энэ бүх зүйл нэг зүйл анзаарэгддэг юм л да. Эднэрт төр барих ямар ч бодлого алга. Өнгөрсөн 25 жилд ардын намч тэр, арчилсан намч тэр тийм ээ. Их хурл ажиллаж исэн ямар ч гишүүн Монголын төрийн бодлого, Монголыг хөгжүүлэх бодлого хийж чадаагүй юм байна. Хөгжлийн бодлого.
одоо ямар ч бодлого одоо тэр хөгжлийн бодлого байна уу төрийн бодлого алийг хийж чадаагүй юм байна. Тэрний хамгийн том баримт нь юу гэхээр одоо жишээлбэл ардын нам гарч ирээд энэ арчлын юм чинь гамшиг одоо хадны манга бүх юм идээд дуусчлаа тий. Бид маш хүнд эдийн засгийн явсан. Арчилсан нам гарч ирээд бас муугаа нөгөөд хүрэж ихдэг тий. Энэ юу бодлогогүй буюу төрийн бодлогын залгамж чанар өдр гэж байдаг шүү. Тэр юм эднэрт огт байдгүй юм байна. Эдний амьдрал ерөөсө 4 жилээр л хэмжигддэг юм байна. Энэ 4 жилд одоо юу гэдэг юм? Хийн гэсэн зүйл нь ч бас тодорхойлсон. Уг нь ардын намын Монголын ард түмнээс 65 суудл авсан хамгийн гол зүйл нь мэрэгжлийн засгийн газар байгуулнаа гэсэн зүйл байсан баха. Дээр нь бид ямар ч татвар нэмэхгүй гэсэн тий. Гэтэл 1 жилийн дотор бүх татвар нэмсэн. Бүх татвар бол нэмэгдсэн байна. Шатараагаар нэмэгдэж байгаа. За дээр нь дан дээлтэй болно гэсэн чинь ихэнх нь давхар дээлтэй. Гэхдээ хийснийхаа маргааш нь ингэж өөрчлөгдөж байгаа хүмүүс хэн итгэх юм бэ? Чи итгэхгүй жишээлбэл. Үгүй. Харин ийм ёс зүйтэй хүмүүс байгаа учраас энэ 92 оны тэр ардын их хурлын депутатууд болаасан өндөр ёс зүйгээр энэ хуулийг хийж чадсан байна гэж миний хэлээд байгаа зүйл мөн л дөө. Тэгээд дээрэс нь бид үндсэн хуулиндээ одоо дүгнэлт хийж үзэн шүү дээ. Энэ манай 92 оны үндсэн хууль юм байна. Нэг иргэний нийгэм байгуулах гэсэн байна. Иргэний нийгэм. Тэг иргэний нийгэм. Хоёрдугаар асуудал политик төр. Политик төр гэдэг нь нийт иргэн улсын ашиг сонирхлын эрхэмлэн баримтлалын төрийг хэлдэг юм л да. Жишээл улсын хурлын гишүүн гэж хэмбэ гэхэлэр одоо нийт иргэн ашиг сонирхлын төлөө ажиллах хүнийг хэлдэг шүү дээ. Уг нь энэ 76 гишүүн бүгд намаасаа татгалзах хэрэгтэй байна. Магадгүй хаа намаар нэр дэвшилсэн байж болно. Намаасаа татгалзаад нэг мөсөн яг ганцхан эрх ашигын төлөө явах хэрэгтэй байхгүй. Тэр нь улс орны эрх ашигын төлөө. Зориг агсан хэлсэн шүү дээ. Хэдүүлээ эрх ашигаа ирэмбэлье гэх тийм ээ. Юу гэж хэлдэг? За нэгдүгээрт яасан. Улс орныхоо эрх ашигыг тавь. За хоёрдугаар тэр нам байдгийн байгаа ч тийм. 3% эрх ашиг тавья гэдэл алуулсан юм шүү дээ. Эрх ашиг бол 3 тавьсан. Харин одоогийн нөхцөл байдал эрх ашиг нэгдүгээр тавьж байгаа. Тийм учраас үндсэн хуулинд өөрчилж болохгүй гэж. Би байн анхааруулж хэлээд байгаа маань ийм учиртай. Тэгэхээр Монгол ардын намын байдлыг харахад тэр үндсэн хууль өөрчлөх хуулийнхаа дагуу эдгээр ер нь аливаа юмыг хүчиндээ сурчлаа л да. Хүчиндэж тийм үү муугуулдаж хийх одоо байдал анзаарагдаж байна. Бидний хувьд иргэний нийгмийн байгууллагын хувьд бол энэ үйл процессыг зүгээр хараад бид суухгүй л да. Өөрсдийнхээ хэмжээнд ямар нэгэн байдлаар шийдвэр таарах хэмжээнүүдийг бол авна. Цааш нь хэрэгжүүлнэ. Монголын ард түмэнд үндсэн хуулийнхаа тухай бид илүү ажилласан байх шүү харин. Одоо жишээлбэл эдгээр хууль сурчлах төсөвтэй шүү дээ хурлын гишүүд. Гэтэл тэрийг үндсэн хуулийг ойлгуулах биш шал өөр юм хийгээ явж байгаа шүү дээ. Тэгвэл тэр функцийг бид нар хийгээ явж байгаа л да өнөөдөр манай үндсэн хууль чинь ийм учиртай юм шүү, тэгдэм шүү, энэ юм шүү. Хамгийн гол өөрчилж болохгүй залтыг би түрүүнд хэлсэн тийм ээ. 3 дугаар зүйлийн 1, 6 дугаар зүйлийн 1. Энэ оюу толгой 5 толгой ер нь Монголд ашиглагдж байгаа бүх уул уурхайг үндсэн хуулийн 6-гийн 1-ийн дагуу яах ёстой юм бэ гэхээр Монголын ард түмэн буюу өмчийн эзнээс хамгийн түрүүнд асуух ёстой байна. Тэр асуух асуултанд баг хорооны иргэдийн нийтийн хурал, сум дургийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, аймаг нийслэл хамгийн сүүлд улсын хурлаар хэлэлцэж батлагдаж тэр лиценз олгодох уугүй гэдэг асуудал яригдах ёстой байна. Гэтэл яаж вэ? Цахимаар авдаг болсон байна. Өдөр 120 хүн авч байна. Гэхдээ миний их орны бүр заад дуусах юм шүү дээ тэр чинь. Тэгээ хамгийн аимшигтай нь өмчийн эзнээс асуухгүй. Энэ бол гэмт хэрэг гэсэн үг юм шүү дээ. Гэмт хэрэг. Одоо жишээлбэл би нэвтрүүлэг дуусаад чиний өмнө байгаа нөт бүхий шууд аваад гаруулчих яах вэ? Улаан цай хүний нүдэн дээр байгаа өмчийг дээрэмдэж байгаа ийм зүйл л нэг хэлбэр бол. Жишээлбэл одоо их хурлын олон гишүүнд би хэлээд ядцсан юм л да. Одоо та нар Монгол төрийг төлөөлж байгаа хүмүүсээ Монгол улсын уул уурхай энэ нөхцөл байдлыг тийм ээ. Тэр олон улсын шүүх, тэр гагийн шүүх нүү биднэрт асуудал тавиач. Тэд нар одоо нүү НАТО га гэдэр яах гэж байгуулагдсан. Хүний эрх, хүний өмчийг хамгаалахын төлөө шүү. Энэ олон улс одоо миний өмчийг одоо хэллэгүүд дээрэмдсэнг бол дээрэмдөөс хүний талд асуудал гарна шүү дээ. Дээрэмцүүний талд гарахгүй шүү дээ. Тэ? Гэтэл одоо оюу толгой 5-7 гарч байгаа нүүрсний тоо сонсоход хэдэн сая хэдэн тэрбум тонн л гэж ярих юм. Гэтэл монголчуудын карманд орж байгаа бидний амьдрал босч байгаа 1 цент таалгаа шүү дээ. Тэгэхээр энэ хууль бос юм аа. Энэ хүний төлөө биш вэ гэдэг нь хинч тийм ээ хинч харсан ойлгомжтой тодорхой зүйл байгаа асуудал болж байна гэсэн. Ийм нөхцөл байдал дээр эд яах чинь гэхээр миний түрүүний хэлдэг 3-1 3 дугаар зүйлийн 1 6 дугаар зүйлийн 1 рүү дайрах магадлал өндөр байна. Тийм учраас яг нэг үгэлэхэд би
улсын хурлын гишүүнүүдэд итгэхгүй байна. Тэгэхээр би Монголын ард түмэнд итгэж байна. Бид өөрөөсөө энэ үндсэн хуулийнхаа манаач нь болж ямар нэгэн асуудал гарвал байнга тийм ээ хэлэлцэг, ярилцах юм боломжийг одоо интернет хөгжсөн бас бидэнд харьцангуй боломжууд бол байна. Тийм ч эдний үйлдэлийг цаг үр одоо хянжах тийм л үүрэг одоо бид хүлээж таарч байна л иргэн болгоно. Тэгэхээр үндсэн хуулиа бид бүхэн хүндахгүйгээр хэрвээ аваад үлдэж чадах юм бол ер нь ард талд нь давуу тал ч юм уу тийм ээ. Бас илүү цаашдаа бас иргэдэд чиглэсэн бодол маань ч гэсэн бас тэлэх боломжтой гэж үзэж болох юм. Харин хэрвээ бид үндсэн хуульдаа хүрээд бас түрүүний хэлдгээр иргэдэд чиглэсэн одоо үндсэн хуулийн заалтыгаа хэрвээ аваад хийчих юм бол Монгол улсад иргэн хүн гэдэг маань өөрийнхөө эрхийг энэ нийгэм цагүйд бол бүр эдэлж чадхаа байна гэж бас ойлгож болох шүү дээ. Үнэн байхгүй юу? Манай монголчууд чинь нүүдлийн соёл иргэншилтэй. Одоо ямар нэгэн стресс, бухимдал байхгүй тийм гайхамшигтай амьдрал юм шүү дээ. Талаараа одоо салхи тэргүүлэн давхиж авдаг ийм эрхчлүүд. Тэгээ ийм ард юм. Эд хизээ хуулийн өмнө асуудал босд юм бэхлээр яг өөрийнх нь амьдрал дээр унтсан үед ойлгодог байхгүй. Гацаахгүй өөрт нь асуудал ирэх үед нөө энэ хууль чинь одоо биш юм байна гэж. Тэр болтол манайхан тоодгүй байхгүй. Хинэггүй. Тэгэхээр бидний хувьд бол одоо бүр төрөлхийн тэр нь буруу зүйл биш л дээ. Ягаад гэвэл нүүдлийн соёл хэрэгсэл гэдэг чинь ямар нэгэн бүдүүлэг сэтгүүгээр хийсэн хууль захирагдана гэсэн ойлголт байдаг юм л. Тэгэд байгалийн хуулинд бол захирагддаг байхгүй. Энэ ган гачгийг одоо эдгээр хоншоорт бол их хурлын тогтоол гаргаад тэгвэл засчил та тэгвэл тэгж чаддаггүй байхгүй. Тэгжиж газар ухаад байна гэдэг бол энэ ямар дорой тийм ямар ачаагүй хүмүүсийн сэтгүү гэдэг л энэгээр харагдаад байгаа зүйл л. Тэгээ хэрвээ 6-гийн 1 дээр харин ийм зүйл нэмэх хэрэгтэй байхгүй. Монгол улсад иргэдэд өмчүүлснээс бусад газар түүнчлэн газрын хэвлэл, ойн баялаг, усны нас, амтан улсын өмч мөн энэхүү баялагийг ашиглахдаа өмчийн эзэн болсон Монголын ард түмнээс заавал асууж нийт баялагын 51% өмчийн эзэн болсон ард түмэнд эзэмшүүлэх хэрэгтэй. Одоо үндсэн хууль нь өөрчлөх гэдэг бол ингэж өөрчлөх гэж хэлэх гээд шүү дээ. Ард түмэн рүү чиглэсэн. Гэхдээ тийш одоо энэ чинь иргэний нийгэм байгуулалаар энэ эзэн хааны гайхамшигтай зарлиг байдаг юм л. Алд бие минь алж аваас альжаа тугаад. Ахуу буюу агуу түмэн бүү алдууртгай. Бүтэн бие минь зовбос зовдгоо бүрэн улс гэж шүү дээ. Бүү сандртгай. Одоо улс гэдэг чинь нэг бүрэн байх нэ тийм ээ. Бүх юм иж бүрдэл болж байгаа тийм ээ. Энэ арчлсан хувьсгал хийснээрээ монголчууд бүрэн улсад нэг юм оруулж ирсэн байхгүй. Тэр нь 92 оны үндсэн хууль. Ганцхан зүйл. Өшөө цаана олон юм дутуу шүү дээ. Энэ оруулж ирсэн зүйлээ дэвсээ хайчихлаар чинь тэгээд энэ бүрэн улс гэдэг асуудал энд яригдах нь. Бүрэн байхгүй болох гэдэг шүү дээ. Тэгээ бидний сандраад байгаа чинь энэ байхгүй. Ганц байгаа зүйлээ хамгаалахгүй бол энэ Монгол орн гэдэг зүйл чинь байх уу байхгүй юу гэдэг асуудал энд яригдах гэж. Одоо лиценз эзэмсэн тоо хэмжээ ярих юм бол 1.5 км квадрат нутаг ер нь 30 гэр бүлийн карманд орцсон юм шиг байлаа шүү. Эднийг одоо бид мэдхгүй л явж. Тэгээ мэдэх ёстой байхгүй. Тэгээ бид энэ үндсэн хууль гэдэг маань зарим хүмүүс гэрээ мэрэ гэж ярих юм. Тийм зүйл биш л дээ. Энэ Монгол улсын тусгаар тогтнолын баталгаа байхгүй. Магадгүй хэн нэгэн хүн тийм Монгол улсыг илтгэх дэлхийд одоо гарах. Ерөөсөө энэ Монгол орн бол тусгаар тогтносон бүрэн эрхт бүгд найрамд тулсан хамгийн гол баталгааны үндсэн хууль. Үндсэн хууль. Одоо жишээлбэл хэн нэгэн хүн чамаас асууж болно шүү дээ. Чи ямар улсын иргэн бэ? Монгол улс. Монгол ихтэй бол тийм ээ. Бидний өөр хууч гэсэн Монгол улсын иргэн шүү гэж. Тэгээд манайх ч одоо олон янзаар л хэлдэг шүү дээ. За тэгвэл одоо манай Монгол улсын тусгаар тогтнолын баталгааг та харах уу гэдэг. Энэ үндсэн хуулийг үзүүлэх хэрэгтэй байна. Тэгвэл одоо дэлхийн бусд орнууд гэж нөө танах бол бүрэн эрхэд тусаардсан бас мөн байна гэж. Тэгэхээр энэ үндсэн хуулийн өөрчлөлтөөр удаа дараалан дайралт хийж байгаа зүйл нь бол би санаатай зүйл гэж харах гэдэг. Нэг удаа хийвэл би бас нэг өршөөж болно бид тийм үст. Ер нь гэмт хэрэг хийсэн хүний хөнгөлөх шалтгаан тэр шүү дээ анхудаа тийм ээ санаандгүй юм гэж. Дахин дайралт хийгээд байгаа нь хартахаас өөр тийм. Тийм зүйл бидэнд үлдээж байгаа байхгүй. За энэ хүрээд бас манай сэтгүүлчийн цаг нэвтрүүлэг маань өндөрлөх төгсөн байна. Тэгэхээр бас сүүлийн минутыг танд үлдээ. Тэгэхээр үзэгчтэй хандаж хэлэх гээд байна. Юу хэлэх гээд байна вэ гэхээр энэ 25 жил Монголын улс төрд явсан хүмүүсээр энэ 92 оны үндсэн хуулийг өөрчлүүлж болохгүй. За жишээлбэл миний би энэ Монгол улсын нэг үндсэн хууль боловсруулсан байж байгаа. Энийг яагаад боловсруулсан юм бэ гэхээр
өөрчлөх чивэл ингээд өөрчилчих гэж. Энэ Монгол төрийн бодлого юу юм, Монголын ард түмэн хийин те, Монгол улсын үндэс үеийн, төрийн үндэс үеийн тийм ээ. Бүх зүйлийг хийцэн байна. Өөрчлөөд энэ шиг чадахгүй бол энийг нэр төртөө мөрдчих гэдэг. Энэ өөрчлөлтийн ихэнхийг нь засгийн газрын тухай хууль, улсын хурлын тухай хууль, дэгийн тухай хууль те, засаг зарах нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулиар бүрэн өөрчлөх боломж байна. Энэ рүүгээ л явал та. Гэхдээ бид энэ үндсэн хуулийн өөрчлөхгүй төлөө байна. Монголын ард түмнийг бас тийм байгаарай гэж хэлээ. Та бүхэн маань одоо харьцангуй мэдээлэл авах боломж байгаа тийм ээ. Энэ өөрийнхөө иргэний одоо зориг гаргаж энэ хүү мэдээллийг цаг алдлага олж авч өргөн түмэндээ түгээж тийм ээ. Ингэж байгаарай л гэж хүсье та. За. Сэтгүүлчин цаг нэвтрүүлэг маань энэ хүрээд өндөрлөж байна үзэгчтэй. Өнөөдөр маань нэвтрүүлгийн зочноор философч Төмөрбаатар хүрэлцэн ирж оролцлоо. Энэ хүрээд нэвтрүүлгээ өндөрлүүлье. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.